Би Graphimin За. гээд мэдээллийн сайтаас холбогдож байгаа. За. Энэ нөгөө нэг нийслэл рүү та хэд маань төсвөө шийдүүлээгээд хүсэлт өгсөн юм байна штэ. Тий. Тийм тэр асуудлыг та нэг тодорхой бид нар тайлбарлаад өгөө. Ямартач 11 сард болон 20 дугаар сард хүсэлт явуулсан юм байна тий. Тэгээ энэнийх нь хариуд нь бол танаагаас одоо нийслэлээс бол ямар нэгэн төсөв хөрөнгө гаргаж өгөх боломжгүй гэдэг хариуд та бүгдэд өгж байгаа юм байна гэж ойлголоо. Та бас нарийн сайхан тайлбарлаад өгөөч. Гэрлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээр сая өнгөрсөн онд өөрчлөлт ороод гэрлийн хүчирхийллийн хохирчдын төр хамгаалах хорины үйлчлэгээний зардал байгаа шүү дээ. Энд чинь хуучин бол халамжаасаа бид нар тендерт ороод мөнгө авдаг байсан нь хуулинд өөрчлөлт ороод орон нутгийн төсвөөс авна гэд хууль өөрчлөгдсөн байхгүй юу. За тэгээ энэтэй холбоотойгоор халамжийн нөгөө хуулийн дээр байсан үйлчлэгээ маань байгаа. Гэхдээ зардлыг орон нутгийн төсвөөс нь авна гэд бас оруулаад өгсөн байхгүй юу. Нөгөө гэрлийн хүчирхийлэлтэй тухай хуультайгаа уялдуулаад тэгээ энэтэй холбоотой бид нар зардлаа одоо хуучин халамжаас авдаг байснаа чадахгүй болчих орон нутгийн төсөв рүү гэхээр Баянгол дүүргийнхаа одоо хамгаалах хорны харьяа дүүрэг орон нутг гэхээр дүүрэг гэхээр Баянгол болчихж байгаа байхгүй юу. Баянгол дүүргийнхаа засаг даргын тамгын газар эрдэнэ төлөөлөгчдөөр нь албан бичиг явуулаад очиж уулзсан юм. Тэгсэн чинь бас манайх ингээд санхүүжүүлэх боломжгүй. Бид нар одоо өөрийнхөө дүүргийн хамгаалах байрыг санхүүжүүлнэ. Төсөв бол байгаа. Гэхдээ дүүргийн хамгаалах байрыг санхүүжүүлнэ гэж байгаа байхгүй юу? Тэгээд дүүргийн хамгаалах байр нь болохоор өөрөө дээрээсээ босоо удирдлагатай улсын хамгаалах байр учраас дээрээ санхүүжилттэй шүү дээ. Гэр бүлийн газараасаа тэрийгэ давхар санхүүжүүлэх юм ярьж байгаа байхгүй. Үгүй манайх ингээд төрийн бус байгууллага орон нутгаа санхүүжүүлэх хэрэгтэй. Танайх ингээд санхүүжүүлэх хэрэгтэй гэсэн чинь манайх бол санхүүжүүлэх боломжгүй гэдэг хариу өгöd. Гэтэ албан ёсоор хариу өгөөч гэхээр албан ёсны хариугаа одоо өгөхгүй байхгүй цаасаар. Тэгэнгүүтээ бас нэг тавьж байгаа юм. Манайх бол зөвхөн Баянгол дүүргийнхаа иргэдийг санхүүжүүлнэ. Танайх бол үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас танайхыг бол санхүүжүүлэхгүй гэдэг бас хариу өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг үйлчлэгээ чи өөрөө харьяалал харгалзахгүйгээр бичиг баримт харгалзахгүйгээр үйлчлэгээ үзүүлэх ёстой ш төр хамгаалах чинь хичээлээ хөрш нарт тэгэнгүүт орон нутгч өөрөө харьяалал заагаад эхэлж байгаа. Манайх ч бол харьяалал харгалзахгүй бүх орон нутгийг хүлээж авдаг, бүх төргийн үнийг хүлээж авдаг. Тэнгүүд Баянгол зөвхөн Баянголын хүндээ өгнө. Танаад тэгэхээр өгөхгүй танах чинь дүүргийн хүн авдаг учраас танахыг санхүүжүүлэх боломжгүй гэдэг хариу бол алмаар бол өгсөн. Бичгээр бол явуулахгүй байгаа хгүй. Тэгэхээр бид нар за тэгвэл Баянгол ийм хариу тайлбар өгöd байгаа юм бол нийслэл рүү хандъягээд нийслэлийн Баянголын засаг даргын тамгын газар эрдэнэ төлөөлөгчдийн хурал руу бас албан бичиг өгсөн байхгүй юу? Ингээд манайх болохоор дүүргийн хэмжээнд биш нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас нийслэлээр манай хамгаалах хорны үйлчлэгийг санхүүжүүлж өгөөч гэдэг хүсэл тавиад энэ хамгаалах хорны зардлыг хуулаараа орон нутгийн төсвөөр санхүүжүүлнэ гэж заасан учраас танах ингээд санхүүжүүлэх үүрэг нь байна гэд хуулийн заалтуудын тавиад албан бичиг өгөөд эхлээд оны өмнө нэг очиж уулзсан. Тийм байна. Тэгсэн чинь нөгөө бичиг маань оны өмнө 11 сард өгсөн бичигний маань хариу ирэхгүй тэр мэрэгжилтэнд байгаа, энэ мэрэгжилтэнд байгаа, тэрийг шийдэж чадахгүй ингээ явсаар агаад он гарсан. Он гараад бид нар энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд бүр 2-3 удаа очиж уулзаад дарга хамтартай нь уулзаад тэгсэн бас шийдээгүй танах албан бичиг шинжилгээ явуулчих хугацаанд дуусчих гээд тэгээ бид нар заадвал албан бичиг шинжилж яваад дахиад ирж уулзъя гэд цагаан сарын өмнө албан бичиг шинжилгээ дахиад явууллаа. Битүүний өдөр гэсэн үг шүү дээ. 2 сарын 28 билүү бичиж явуулаад тэгээд эргээд бид нөгөө хүмүүстэйгээ дахиад бичгээ явуулцаа. Одоо юу болж байна гэд залах гэсэн дахиад уцаа авахгүй 14 хоног уцаар явах гэж 14 хоног болж байгаа байхгүй арай л бас хүнцэлтэй. Очиод уулзахаар өрөөндөө байхгүй хуралтай байна тийм юмтай гэд ингээд ерөөс таахгүй. Тэгээд нэг уцаа аваад 14 хоногийн дараа нэг ярьсан чинь бид нар хуулийн хугацаанд 30 хоногт багтааж хариу өгнө гэд тэгээ өчтөр албан бичгээр хариу ирсэн чинь танаа одоо үйлчлэгийг манайх ингээд санхүүжүүлэх боломжгүй. Төрийн бас байгууллагын үйлчлэгийг одоо төрийн бас өөртөө хариуцна гэдэг хариутай юм албан бичиг явуулчихсан гэсэн. Тэгэхээр эн чинь төрийн бас байгууллага үйлчлэгээ явуулж болно. Төрийн бас байгууллагын үйлчлэгээний зардлыг харьяа орон нутгийн төсвөөр санхүүжүүлнэ гэдэг гэрлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ингээд заагаад өгчихсэн залтыг зөрчөөд байгаа байхгүй юу. Тэгээ энэ нөгөө хуулийн залтыг байгууллага болгон ингээд яг өөрийнхөөроо тайлбарлаад ингээд хуулийн хэрэгжилтэнд ингээд саад учруулдаг байгаа юм уу л болоод байгаа байхгүй. Танай байгууллагын хувьд одоо яг хичнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа вэ? Тулгамдсан одоо яг энийг л ингээд эхний ээлжинд бид нарт олохгүй бол болохоо байцлаа гэдэг ч юм уу тийм тулгамдсан төсөв хэд байна вэ? Хамгаалах хорны
жилийн төсөв чинь нийтдээ 200 гаруй сая төгрөг байдаг байхгүй. Энэ дээр чинь хамгаалах байранд ажиллаж байгаа 8 хүний цалин. Тэгээд дээрэс нь нөгөө урсгал зардал байгаа шүү дээ. Тоог устгах мэдээж байнгын хүн орж үйлчлүүлдэг учраас өндөр гарна. Сая бас нэмэгдсэн шүү дээ. Үнэн нэмэгдсэнтэй холбоотой тэр зардлууд гарна. Дээрэс нь нөгөө хүмүүсийн нөгөө суур хэрэгцээний зардал гарна. Энд чинь хүн байрлаж байгаа юм чи хоол идэх ёстой тий. Ариун цэврийн хэрэглэх ёстой, савн памперс гэдэг энэ зардлууд чинь гарна. Тэгээд энэ дээрээ нэмээд мэргэжлийн үйлчлэлтэй холбоотой зардлууд гарна тий. Хуулийн зөвлөгөө өгнө, хууль өмгөөлөгч аавна тий. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, сэтгэл зүйн үйлчлэлтэй холбоотой зарлууд, эрүүл мэндийн үйлчлэлтэй холбоотой зарлууд, нийгмийн ажил байна, хүүхдийг боловсролд хамруулна, хичээлийн хоцрогдол арилгах, сургалтын цуна гэдэг энэ бүх юутай холбоотой зарлууд гарна. Тэгээд нийтдээ манайх жилд нэг 130-аас 150 хүнд үйлчлэгээ үзүүлчихдээ. Тэгэхээр энэ 150 хүнд үйлчлэгээ үзүүлэх жилдээ бол нийтдээ цалин майлан бүх зардал болоод нэг 220-30 сая төгрөг байсан баха. Тэр хамтцааны зарлууд гардаг байхгүй юу. Тэгэхээр бид нар эхний ээлжинд нөгөө төсвөөс энэ хэмжээний мөнгө гарах боломжгүй байгаа болвол тэ эхний ээлжинд үгүй бол зөвхөн ажилтнуудын цалинг өгөөч, эсвэл урсгал зардлыг өгөөч, айлын боломжтой байна. Тэр зардлуудаа орон нутгийн төсвөөсөө гаргаач гэдэг хүсэлтүүдийг тавиад очиж уулзсан боловч бас боломжгүй гэдэг хариултыг өгөөд байгаа юм. За ойлголоо. Тэгээд та бүхнийг яг хүлээж авч уулзах ч юм уу эсвэл өөр одоо хандах боломжтой газар байгаа юу? Нийслэлээс өөр. Одоо агентлаг руу ч юм уу тий одоо энэ жил жишээлбэл нөгөө гэр бүл хүүхэд хөгжлийн агентлагт чинь бараг нэлийн хэдэн тэрбумын төсөө тавих, зөндөр төсөө тавигдсан гэдэг байна. Агентлаг руу та бүхэн холбогдож үзээ юу? Агентлаг руу бид нар холбогдож үзсэн. Гэхдээ агентлаг боломжтой та тэгээрээ гэдэг юмнууд хэлчихэнгүүтээ агентлаг дээр бол яг мөнгө байхгүй гэж байгаа байхгүй юу? Мөнгөө тэр нөгөө сувирлын 8 тэрбум төгрөг чи хаана байгаа юм бэ гэхээр орон нутгуудад хуваарлсан. Харин тийм биш. Орон нутгуудын гэр бүл хүүхд залуучууд хөгжлийн газраа илчиж байгаа байхгүй юу? Хэлтүүдээ илчиж байгаа дүүргээ. Тэгэнгүүт танаа дүүргээ хэлц чи өөрөө мөнгөтэй гэхэнгүүт орон нутгад дүүргийнхаа хилтэс давхар санхүүжилт өгч байгаа үйл явдал болчихж байгаа ч тийм. Тийм байна. Тэгэхээр дүүргээрээ дамжих хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар дүүргээрээ хандъя гэхээр дүүрг нь танад өгөхгүй манайх дүүргийнхаа нөгөө гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байраа санхүүжүүлнэ гэд энэ хамгаалах байр чи өөрөө гэр бүл хөгжлийн газрын ерөнхий газраас санхүүжилттэй 8 тэрбумаас ингээ очсон мөнгө шүү дээ. Тэгэхээр ингээ санхүүжилтэн давхартаад очиж байгаа зү нэг хамгаалах байр нь. Тийм байна. Тэгээд дүүргүүдийн гэр бүл хөгжлөөрөнд хандгаар бид нар өөрсдийнхөө хамгаалах байртай өөрсдөө үйлчлэгээ үзүүлнэ гэдэг. Тэгээд бид нар өчигдөр дүүргүүдийн гэр бүл хөгжлүүд рүү албан бичгүүд явуулчлаа л да. Тэрэн дээр болохоор танаа дүүргийн гэр бүл хөгжлөөс бид нар тэдэн хүүхдэд үйлчлэгээ үзүүлсэн энэ зардлаа гаргуулж авмаар байна гэсэн албан бичгүүдийг өчигдөр явуулчихж байгаа. Тэнгүүт өнөөдөр хариу ирэхдээ танах яхаараа манай зөвшөөрлгүйгээр хүүхдүүдийг байрлуулад зардал авах гэдэг үлээ гэдэг хариултууд ирж байгаа байхгүй. Хуулиараа уг нь бол төрийн бас байгууллага харьяанд байж болно шүү дээ. Болно. Хаанч байж болно. Тэгэнгүүт үйлчлэгээ үзүүлэхэд хүүхэд үйлчлүүлэгч өөрөө аль байгууллага дээр үйлчлэгээ авмаар сонгож ирж болно тий. Тэгээ үйлчлэгээ чи өөрөө харьяал гаргалзахгүйгээр үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр дүүргүүд та нар ингээд зөвшөөрөлгүй бараг үйлчлэгээ үзүүлчлээ. Манайхаас санал асуухгүй яасан ухааны бараг цацгаа тийм хариултуудыг өгч байгаа хгүй. Тэгтэл энэ чинь хуулиараа энэ чинь нээлттэй болно. Яагаад төрийн бус үйлчлэгээ үзүүлж болохгүй төрд үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй гэх төрийн бусад хандыг гэсэн хүсэлтэй үйлчлүүлэгч нар бас зөндөө байна шүү дээ тийм шүү дээ. Тэр юмнууд нь үйлчлэгээний чанар үр дүнгээс хамаарат өөр байна шүү дээ. Сонголт хийх эрх нь байгаа тэр хүүхдэд хүмүүс тэгэнгүүт дүүргүүд тийм хариунуудыг өгч байгаа хгүй. Дээрээс нь манай хүүхдтэйгээ байрлалцсан эмэгтэйчүүд бас байна. Нэг эмэгтэй 3-4 хүүхдтэйгээ байрлалцсан байна шүү дээ. Тэгэнгүүт гэр бүл хөгжлийн газар дээр хандахаар манайх зөвхөн хүүхдийн асуудлыг нь авч хэлсэн, эмэгтэй асуудлыг хэлэхгүй гэж байгаа хгүй. Ахгүй. Манай хүүхдийн хамгаалахаар ээжийг нь байрлуулах. Танах ээжийг ав, манай хүүхдийг авъя гэж явах шиг тий. Тэгэхээр чинь юу гэж ээж хүүхэд хоёрыг энэ чи хохирогч болсон болохоос биш хүүхэд нь ээжээсээ салж болохгүй зү хохирогч болохоор ээжээсээ сална гэсэн ойлголт байхгүй зү тий. Тэнгүүд нөгөө хүүхэд хамгаалал гэхээр хүүхдийн зардалтай олчингууд манад хүүхдийн үг танах ээжийг ав гэдэг асуудал яригдаж эхэлж байгаа байхгүй юу? Нөгөө ашиг сонирхол явуулж байгаа. Тий. Тэгэхээр манайх салахгүй энэ хүүхдүүд чи ээжтэйгээ байх хэрэгтэй. Авбал танах ээжтэй нав. Авахгүй гэвэл манайх руу өг гэдэг одоо ийм асуудлууд дахиад гэж. Тэгэнгүүт ээжийг авахгүй
хүүхдийн аав нь ээж хүүхд хоёрыг ингээ мөнгөний асуудал дээрээс салах гээд байгаа үйлдэл байна. Ингээд олон тусламжтай асуудал. Одоо жишээлбэл нэг хохирогч ингээд танах дээр ирлээ гэж бодоход дунджаар ер нь хэд хондог вэ танад? Нөгөө стандартаараа бол манайхаас 7-оос 90 хоногийн хугацаатай 7-оос 3 сарын хугацаатай байрладаг. 90 хоног. Тэгэхээр хамгийн доод нь л 7 хоног гэд хэрчил нэлээд хөрхэн зардал гарна шүү дээ тий бас. Тэгээ шүү дээ. За одоо манай хамгаалах байр тэгт чинь нэг эмэгтэй 9 хүүхэд үйлчлүүлж нийтдээ 10 хүн байж гин гэсэн үг байна шүү дээ одоо. Тэгээ энэ 9-ийн хүнийх нь бараг 4 нь бэлгийн учирхийлэл хохирогч хүүхдүүд байх жишээ нэ тий. Тэгэхээр эдгээр дээр чинь дахиад эргүүлээд маш их хэмжээний зардлууд гарна гэсэн үг. Хүмүүст асуудалтай болно сэтгэл зүйч ажил. Тэгээ энэ зардлуудаа танах гаргаач гэхээр энэ хүүхдүүдийг төрийн бус байгууллагад хандсан гэдгээрээ хүүхдүүдийн их ашиг зөрчөөд хүүхдүүдийн үйлсийг нь ялгарлаа. Бараг дүүрэгт хандахгүй яасан л гэж байна шүү дээ тий. Тий, бараг дүүрэгт хандахгүй яасан наадуулчихна гэж байгаа байхгүй юу тий. Тэгэнгүүт дүүргүүд ч өөрсдөө хамгийн хүнд хэцүү ажиллаж чадахгүй кейсүүдэд бас манайх руу өгнө. Тий. Асуудал нь шийдвэрлэж чадахгүй ингээд мухардалд орчихсон 2-3 сар олон хоног хамгаалах байранд хүүхдүүдийг байрлуулчихсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр хичээл сургуульд нь явуулаагүй тийм хүүхдүүдээ манайх руу явуулна. Тэгээ ингээд сургуульд нь явуулахгүй яасан юм бэ гэхээр хамгаалах байр сургуульд нь явуулахгүй. Энд чинь хуулиараа хамгаалах байр ч гэсэн сургуульд нь явуулах үүрэг нь байгаа шүү дээ. Ингээд дахиад ийм асуудлууд гарч ирж байгаа юм уу? За ойлголоо. Мэдээлэл өгсөн танд баярлалаа.